За. Монголын түүхэн хүмүүс цувралынхаа түүх шаштрт совд эрдэнэ мэт гэрэлтэн үлдэж чадсан гайхамшигт Монгол хаттын тухай дараагийн дугаар орж ийн. Энэ дугаар маань өнөөх Юан гүрний үеийн Дуулайн шуугаанд хор найруулагч Таж хатны тухай подкастын маань 2 дахь хэсэг шүү. Энэ хэсгийн маань нэр нь хүртэл бас кино шиг ангитай. Хуан тайхуу болох замд буюу Таж хатны хор найруулгаар дүүрэн Дуулайнд амьдрал гэдэг 2 дугаар хэсгээ эхлүүлцгээе. Монголын түүхэн хүмүүс. Хуан тайхуу болох замд буюу Таж хатны хор найруулгаар дүүрэн Дуулайнд амьдрал. Эрт дээр цагт монголчууд хүрээ гэдэг яасан ч холын хүний ам яасан ч бүх юм бэ гэлцээр тэмээн жингэр сар гаруй явж их хүрээнд эрцгээдэг байсан гэдэг. Яг тэрнтэй адилхан Таж хатан алс тэртех өмнгийн халуун орон хуаж өвгөөс хичнээн яаран давтлахсан ч гэсэн бүтэн сар гаруй болж ижил 3 дугаар сарын 20-нд нийслэл хот дайдууд иржээ. Тэр нь их хаан үлзий төмрийг тэнгэр босноос хойш буюу хархусан чинсны загтлыг авснаас хойш арай гэж сарын дараа ирсэн гэсэн үг. Гэлээч гэсэн энэ сарын хугацаанд Булган хатан юу ч хийж амжсангүй. Ухаанд хархусан чинсан юу ч хийлгээгүй гэсэн үг. Ингээд Булган Таж хатан болон хархусан чинсангийн талынхнаас өрсөж хөдөлж чадалгүй Таж хатныг Дайдуу хотод ирүүлчихсэн гэсэн үг. Хаан ширээ залгамжлах хэрэгтэй 2-2 нуган үртэй учир Булган хатны өст дайсан болсон Таж хатан ингээд л их хатны зам дээр хитрхи эрт гараад иржээ. Таж хатан дайдууд хүл тавингууд шууд хааны ордонд ирж Төмөр хааны хойноос гашуудах ёслолд хаан ширээнд өрсөлдөх аюур барууд хүүгээ дагуулan зогсож байлаа. Алс холоос буйхайлан давтлахсаар амжиж ирсэн Таж хатан хүүгээ дагуулan юу дөөдийн харшид орж тахилын ширээний өмнө сүгдэн унаад их дуугаар уйлж охлон тэнгэрт отсон үлзий Төмөр хааны хойноос гашуудсан гэж түүхэн сурвалжид тодорхой тэмдэглэсэн байдаг. Гаднаа ингэж уйлж байвч юу ч хийж чадаагүй өөрийнх нь өмнө ингээд ялагдах шинжтэй болчихсон Булган хатныг дотроо тавлан инээж байсан тодорхой. Дараа нь хатан гашуудлын танхимаас гарч хааны хот дох өөрийнхөө хуучин амьдарч байсан өргөөндөө бууж амс хийх зур өнөөхөө өвчтөй байгааг хархсан чансан түүнд нууц загтал ирүүлсэн байлаа. Энэ нууц загталд тайзуу шийзүү их төрийг тогтон байгуулах үеэс зовж зүдэж тогтоож ахгүй. Идэггүй хаан тэнгэрт хайлж хунтайж даш бас өгөө болсон балаа. Гэтэл угсаа ураг цөм хязгаар дахинд буй. Хуайны ван умарт хязгаарт буй. Тэр нь хайсан гэлж байгаа. Эдгээр этгээдүүд өөр санаа үрэлсэн тул хувилгаан савыг хувьсгах нь ирэхгүй ам. Хуайны ванг эрхийг хэрвээ хүлээвээс самуун дэгдсэн хойно нэгэнт хожимдох буй гэсэн хархусан чинсны захаа бүрийн ихээр Юан улсын сударт үлдсэн байдаг. Энэ нь бол хайсан ванг хүлээлгүйгээр яаран хөдлөх хэрэгтэй цаг алгаа гэж Таж хатан болон аюур баруудад сануулах зорилготой маш чухал загтал байсан. Хархусан чинсны энэ захааг аюур барууд ханхүү уншаад ихтэй үзүүлж цаашид юу хийх хэрэгхээ зөвлөлдөж их Юан гүрний эзэн хааны сэнтийн төлөх далд тэмцэл энэ үед бүр асар ширүүсжсэн. Хар хусны мэдээснэр цагаадан ач тураа хөхөчөө тулан ач явхууд зэргийн алтан ургийн томоохон ноёд аюур баруудын талд зогсож байгаа гэсэн мэдээ байсан. Хаан сэнтэд залхаар зорьсон аюур барууд хаанхүү нэгэнт нийслэлд ирсэн учраас 4-р сарын 3-нд хархсан чинсны бие нөгөө өвчтэй гэдсэн бие нь бүр зүгээр болцсон өөрнөөсөө гараад айлтгал бичиг цохуулна гэд нөгөө уулзахгүй байсан их хатан Булганд бараалхсан байгаа. Ер нь улс төр бол үнэхээр ямар ч үед айхтар шүү дээ. Үүнээс ганцхан өдрийн дараа буюу 4-р сарын 4-ний шөнө аюур барууд хархсан чансан хоёрын удирдсан хааны торгон цэрэг ордныг эзлэн авсан. Ер нь тэгээд аливаа ордны эргэлт дандаа шөнөл гардаг л да. Тэгээд дээр би ярьжсэн да Оросын нөгөө их Петр хааны охин Елизавета хатан хаан өөрөө шүн ингээд төрийн эргэлтээр хаан төрийг авсан. Тэгээд дахиад яг тэр аргаараа эрх мэдлээ алдахгүй тулд шүн ерөөсөө онцдгүй шүн бүхэн бүжигт цэнгөө хийдэг байсан гэж ярьжсэн да. Тэрнтэй адилхан ингээл энэ
хаан төрч санархагч булганыг дарах эргэлт ч гэсэн 4-р сарын 4-ний шөнө болсон байна. Тэд эхлээд Булган хатны ивэлд хаан ширээнд мяраж исэн Анши ван Анандыг маш уран аргаар гартаа оруулан баривчилж чадсан байна. Ананд ванг урагтахдаа Хуаны ван хайсан хар хором хотоос Яру Бачим мэдээ илгээсэн байна. Энэ тухай хилцэх хэрэгтэй боллоо. Хүрэлцэн ирнэ үү гэж тунч айтаахан тийм урилга заллах юм шиг хэл өгсөнд Ананд ван хуурагдаж тэр Хуаны вангийн мэдээг хилцэх гэж байгаа гэсэн өргөнд нь ямар ч гин сэрэггүй ороод ирэнгүүт нь барьж аваад баривчилсан. Ийхүү ордныг эзлээд ямар ч одоо эргэлт болно гэж мэдгүй тайван амгалан байсан Булган хатныг өргөнд нь баривчлаад бас нам хорьсон. Гэхдээ их хааны их хатныг шууд цаазалж болохгүйсэн бэлээ. За ингээд улс төрийн тэмцэл бол ямар ч үед үнэхээр өршөөлгүй байдаг. Булган хатны бүлэглэлд нэгдсэн ноёд төвшмлүүдийг тэр шөнө ордон гэрээс нь толгой дараалан баривчилж маргааш нь гэхэд ямар ч шүүхгүйгээр шууд цаазаар аваадсан. Одоо төрийн эсрэг тэрслэгчтэй одоо нэгдэн гэдэг ийм л аминд халтай явдал байсан байгаа. Ингээд Юан гүрний төрийн бүх эрх мэдэл нь Тад хатны хайртай хүү аюур баруудын гарт орсон. Ирээсээ бэлэвсэрч өнчин хоцорсон 3 хүүхэдтэйгээ үлдээд Булган хатны хорхоотой араанд золттой өмнөдийн халуун газарт бараг цөллөгөнд өнгөрүүлсэн олон он жилийн туршид хүлээж исэн Тэнгэрийн цаг нь Таж хатанд ингэж иржээ. Таж хатны хайрлан өсгсөн 2 хөвгүний нэг нь Их Юан гүрний эзэн хааны сэнтэд залрах нь ингээд тэр шөнө тов тодорхой болсон. Хаан сэнтэд залах гэж байсан Ананд ван бас холбоотнуудаа алдсан Булган хатан эдүгэ өст дайсан Таж хатны гарт орчихсон. Тэгээд Таж хатны өмнө хөндлөсөг хад чулуу хөх хил татгсан яллагч байх хүчээ ийхүү өөрт алдсан баг. Хаврын дунд сар гарч Энторын үзэгслэн цэцэг дэлгэрчээ. Таж хатны буянд тэтгэх ордны өмнөх Энторын авраг модод үзэгслэнд цэцэгсэн дэлгэрснийг харж зогсгоё. Тэр агшинд хаан сэнтэй залгах хэрэгтэй 2 хан хөвгүний Таж хатны одно гэжээ. Хатны 2 хөвгүний аль нэг нь Их Юан гүрний төрийг эрхших хасбуу тамга атхан хаан сэнтэд залрах болно хэмээн хатан омойтон бодож зогслоо. Өмнөх подкастт дурдсан Эрвэхийн сүнс номд орсон Энторын цэцэг өгүүлэгт Таж хатны ялалтын агшнуудыг ингэж бичсэн байдаг. Таж хатан эртний их Монголын нийслэл асан алс холын хар хором хотод суугаа ууган хүү хайсан ванд буйхаа их илч илгээж нийслэлд өрнж байгаа явдлыг дуулгаад яаралтай зуны нийслэл Шандуу хотод ирээж гэж дууд болсон. Ялсан талынхан шинэ эзэн хааныг сонгох их хуралдааг Хувлаа хааны зуны нийслэл Шандуу хотод хийхээр тавлсан байна. Хуралдаа эд зунаар болж таарах байсан тул зуны нийслэлт хийх нь маш зөв байсан. Юан гүрний язгууртан дээдсийн хүрээлэл нь дайдуугийн халуунаас зүхтаж сэрүүн сайхан Шандуу хотод өнгөрүүлдэг байсан болохоор хуралдаа хангад Шандуу хотод болохоор зар тогжээ. Харин Алтан нурууны бэлээр өвлжсөн хайсан үлзэд төмөр хаан авган таалал болсныг дуулангууд хар хоромд их цэргээ аван очиход давааны араар нутагладаг Алтан ургийн зарим язгууртан хар хоромд цуглчихсан хайсанг тэнд хүлээжсэн. Нэгэнд одоо өмнөд нийслэлд их хаан таалал болсон болохоор Чингмийн угсааны хайсан хаан болох нь тодорхой гэж тэд бодсон байна л да. Эхээсээ хил авах үедээ хайсан 3 түмэн цэргээ хар хормын хэрмийнх нь гадна хуарагнуулан буулгасан байлаа. Хар хоромд цугларсан Алтан ургийнхан хайсан ванг их хааны сэнтэд юу юуг л залраач гэж уухайлан дэмжиж эхэлсэн. Харин нилээд их бодолтой хал үзэж хашир суусан хайсан ван тэгж ярч болохгүй. Энэ цаг үед миний их Таж хатан дүү аюур барууд 2 хэдийнэ дайдуу хотод очичгоод байгаа. Ураг угсааныхан цугларч их хуралдаагаар хилцгийг хүлээсэн зөв гэж тэр язгууртнуудад айлцсан байна. Миний тэмдэглэл Ану хатан Хотолон гүнж их дагнтай 3 багц дэвтэр 24,000 Энтер ном Majestic Мир номын дэлгүүрт. Үнэндээ олон мянган бээрийн тэртээ ар газар суугаа хайсан нөхцөл байдал Бээжинд хэрхэн өрнөхийг хүлээж ихтүү хоёртаа найдахаас өөр аргагүй байсан учраас тийм хүлээцтэй байр суртаа байх нь ч зөв байсан. Хэрв сэтгэлийн хөдлөлд автаад хайсан хар хурамд цугласан цөөхөн хідэн язгууртны хөөрлөөр
их хуралдаагүйгээр өөрийнхөө биеийг их хаанд өргөмжилчих юм бол эзэнт гүрэн даяар өмнө нь хувлаа ариг бүх хоёрын хооронд өрнсөн тэмцэл шиг үүмэн самууны гал төмөр дэгтгэх нь ойлгомжтой байсан хэрэг. Харин дайдууд хааны ордныг таж хатны талынх нь нэгэнт эзэлж хор найруулагч Булган хатан нэгэнт хорионд орсон хойно нөхцөл байдал харин шал өөрөөр иргсэн байлаа. Одоо харин таж хатантны хоёр хан хүүгний чухам хэн нь хаан сэнтэд залрах вэ гэдэг бас нэг том асуудал урган гарч ирсэн. Таж хатан эрдэмт зурхаачид хандаж хоёр хүүгийнхаа хувь тавиланг асуухтаа дотроо хэнийг хаан болгохыг зурхаачийн хэлснээр шийдэх тийм бодолтой байсан. Гэтэл зурхаач цагаагчин жил богино настай агаад гай зовлон тохиод хөхчин жил хэдий гонигтай боловч урт удаан настай гэсэн хариу өгсөн байна. Хайсан 1281 оны цагаагчин могоо жил дүү аюур барууд нь 1285 оны хөхөгчин дахиад жил төрсэн байсан. Тэгэхээр цагаагчин жил богино настай гэдэг нь хайсан хэлсэн үг болоод явчихж байгаа юм л да. Таж хатан энэ төлөгт шууд итгэсэн тул хар хоромд суугаа ууган хүү хайсанд захаа бичиж "Хүүмэн та хоёр нэгэн эцэг гэхээс мэдлсэн ах トゥ хоёр атал юунд ийм тис өөр тавилантай төрсөн болоо. Зурхаачийн хэлсэн нас богино гэдгийг хайхрахгүй аж хэрхэвч болохгүй" гэж бичсэн. Гэтэ энэ дэндүү яарсан хэрэг гэж дараа нь хатан амаа барьж харамссан явдал болсон. Мэдээж дарма бол хунтаажийн ууган хүүгүүн угаас голдуу их хүүн хэрэгм зэрэг залгамжилдаг ёс хууль мэт дэлгэрсэн тэр үед бас өмнөх хааны зарилгаар хайсан умар хязгаарыг сахин сууж юан гүрний томоохон дайсан гэгдчихсэн хайдуу хаантай байлдан тулалдаж төрд ам хайргүй үнчээр зүтгэсэн гавьяа зүтгэлээгч бодсон өөрийгөө л хаан суuna гэж бат итгэж байсан хайсанд энэ мэдээ маш таагүй санагдсан нь ойлгомжтой. Ихтэн тэгж цагаагчин жил нь нас богино гэх мэтээр өөрийнх нь эсрэг төлөг хэлсэн зурхаачийг хайсан шууд л миний эсрэг хуйлдаанд оролцсон гэж бодсон. Хардсан. Цаашлаад их юан гүрний төрд алб хаахта Төмөр хааны лагшин чилүүр муу байсныг дайлимдуулж Булган хатантай эвсэж зоргоороо авирсан залхай олон сайд ноёд намайг хэрвээ төрийн эрхийг гартаа авах юм бол өөрсдийг нь хатуугаар шийтгэж цээрлүүлнэ гэж айсандаа зурхаачтай хуйлдаж эхэллээ гэж бас таамаглан маш их хэлгэнсэн. Тэгээд өөрт нь олон жил үнэнчээр зүтгэсэн итгэлт сайд баруун гар байсан тогтох гэдэг хүнийг Шандуу хот руу нөхцөл байдлыг мэдээд ир гэж илгээсэн. Хайсан тогтоход бухимдлаа илэрхийлж би умарт хязгаар нутгийг сахин хамгаалж олон жил зүтгэлээ. Бас хүү дүү аюур бадаас би насаар ахмадаар барах уу. Төр барих төрийн эрдэнийн тамга миний гартал байх учиртай атал. Миний их таж хатан заяа төрөг ярьж намайг хаан суулгахгүй гэж ярьж байна. Хэрэг би их ор сууж үйлс зүтгэл минь хөх мөнгөн тэнгэрийн таалалд оршиж хөрс талтан дэлхийн төмөн иргэдийн хүсэл зоригт нийцгэл юм бол ганц өдөр ч гэсэн хаан сэнтэд залрах аваас алдар нэр минь түүх шаштарт үүрт дурсагдах юм. Энэ л миний сэтгэл ханах билээ гэж дотор сэтгэлээ уудлан хэлээд тогтхыг нийслэл Шандуу руу явж өтөр түргэн буцаж ирж надад мэдээ занг дуулга гэд өмнө тийш нь буухал мортулсан байна. Тогтох сайд өртөө бүрд унаагаас сэлгэн довтлохсоор Шандууд очиж таж хатанд бараалахад хатан зурхаачийн үгийг сонсоод бодож тунгаалгүй гиндэж ууган хүүгийнхаа итгэлийг алдсандаа маш их имэж нас богино гэсэн нь хүүгээ хайрлсан миний ихийн сэтгэлийн зовнил байсан юм л да. Харин эдүгэ Булган хатны талынхныг барьж устгаж дарсан хойно хайсан хүүгээ сэнтэд залахад ямар ч тотгор үгүй болсон. Тиймээс хүмүн яагаад Шандуу хотод ирэхгүй байна вэ? Та түүнд миний тухай ихэн сэтгэл гэдгийг сайтар ойлгуулан ухааруулаач гэгчлэн гэмээ цайруулахар хичээж тогтхыг хайсан хүүдээ өөрийн зөвөр ойлгуулаач гэж гуйсан. Тогтохч хайсан ванд уттал зүтгэж итгэлийн олж шадралсан учраас түүнд учир явдлыг ойлгуулан их хүү хоёрын ив ээгийн сэтгэлийг эргүүлэн бэхжүүлж сэргээж чадна гэж таж хатан дамлаад эргэж замдаа яаравчлан гарсан байна. Тогтхыг хар хуран буюу одоогийн өөр хангаа нутгаас
одоогийн Бээжин хүртэлх уртын урт замыг яаравчлан туулж очих тэр одоо цагийг хайсан бан төвчж хүлээж чадсангүй 30 мянган цэргээ аваад өөдөөс нь замд гарч одоогийн өвөр Монголын нутагт ирчихсэн явж исэн. Тэгээд тогтхыг алсаас довтлогон ирэхийг харсан хайсан сайдаа ухтан авч тэр хоёр сүүх тэргэнд орж нууцлан учир явдлыг ярилцсан. Тэгээд таж хатан ууган хүүгээ хаан суулгахад ямар ч эргэлзэх юмгүй тэр зурхайн төлгийг одоо тоох юм байхгүй болсон гэдгийг тогтхоос сонсоод итгэсэн тухай Юан улсын содорт тодорхой тэмдэглэсэн байна. Аргын тооллын 6 дугаар сарын 2-ны өдөр Шандуу хотын их амгалан харшид Алтан ургийнхны их хуралдаа эхэлж байхад төр тэрсэлсэн булган хатныг Хөбэ мужийн Дунанжоо тийш цөллөх дэлгээх хөсөг хөдөлж байсан гэдэг. За тэгээд Ёст хааны эсрэг хөдөлсөн булган хатан тэндээ цаазлагдаж түүний хатгалгаар хаан ширээнд санаархсан Аншин ван Ананд хамсаатан мэлэг төмөр хоёрч цаазаар ахуулсан байна. Дашрамд дуртахад Ананд вангийн шарил бунхан нь одоогийн Хятадд бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн байдгийн бэлээ. За Ананд вангийн шарлаас нь одоо ДНА тест авах юм бол Алтан ургийнхны гений мэдээлэлд маш их хэрэгтэй гэж боддгоо миний хувьд. За маргааш нь гэхэд их хуралдаа заларсан Алтан ургийнхан дуу нэгтэйгээр 26 настай умардыг тогнуулагч Ван асан хайсан Юан улсын их хааны сэнтэд залжээ. Хайсан хүлэг хаан он тооллын цолоо туйлын их гэсэн утгатай Жида гэж нэрлээд төрсөн дөө аюур баруудыг хун тайж цолоор шагнаж их таж хатанд Хуан тайхуу хэрэгэм хайрлсан байна. Таж хатан ухаан сэрэг агаад эрх мэдэлд үнэнхүү дуртай хүн байсан тул Тэнгэр түүний хүүг их хаан суулгаж Хуан тайхуу таж хатны бүхэл бүтэн 90 үе Юан гүрэнд ингэж эхэлсэн байдаг. Эмэгтэй хүн хаан төрд албан ёсны ямар ч албан тушаал эзлэх боломжгүй байсан ч гэсэн хүүгээрээ дамжуулаад төрийн хэрэгт нөлөөлдөг эрх мэдэлд хүрдэг ганцхан л зам хатан хүнд байсан. Харин тэр хувь тавилан таж хатанд оногдсон нь. Таж хатан ийхүү 1307 оны 6 дугаар сарын 2-нд их хааны их Хуан тайхуу хатан болж эмэгтэй хүнд тэр үед байж болох хамгийн өндөр байр суурь эрх мэдлийг гартаа хатгажээ. Энэ өдөр ууган хүү хайсан хүлэг нь хаан болж баг хүн хун тайж болсон. Их хуралдаагаар баг хагас энэ их хуралдаа болсноос хойш баг хагас жилийн дараа 1307 оны 11-р сарын 30-ны өдөр их хаан хайсан дайдуудах Шаншун ордонд Алтан ургийнхан болон төрийн хэрэгэмтэн сайд ноёдыг дагуулan очиж ээж таж хатанда Хуан тайхуу хэрэгэм өргөмжилснийг нь сэлсэн хас дэвтэр хасбуу тамгыг хүндэтгэлтэйгээр өргөн барих том гэгчийн ёслол зохион байгуулсан байна. Юан гүрний хааны их Хуан тайхуу хэрэгэм хасбуу тамга нь албан ёсоор таж хатны гарт орж ирэх нь энэ. Хуан тайхуу хэрэгмийг дагалдсан яруу цол нь тэнгэрийг дүрмлэж богдыг мандуулсан нэгүүлсэнгүй өршөөлт чихж ёст хутагт язгуурын Хуан тайхуу гэсэн цол байсан. Их дагны түүх, зурагт ном, Монголын сүүлчийн хааны хатан, эрдэм төгс, инрэлт их дагн Дондов Дулам хатны тухай ном, зохиолч Шүүдэр цэцэг, зураач Гэрэл цэцэг. Гагцхүү эзэн хааны ихэд л оногддог Хуан тайхуу хэрэгэм нь Хятадын соёлын хүрээний Хятад, Япон, Солонгос, Вьетнам гэх мэт орнуудын төрт ёсонд нэвтэрсэн хатан хүний хамгийн өндөр дээд өргөмжлөл байсан. Энэ цагаас таж хатан урд нь түүний хадам их хөгчин хатны эзэмшиж байсан буян тэтгэх ордныг өөрийнхөө болгож эзэмшин суух болсон. Юан гүрний төрт ёс ахуй байдалд Хятадын соёл гүн гүнзгий нэвтэрсэн байсан гэж дээр өгүүлсэн шүү дээ. Энэ нь олон зүйлээс харагддаг. Орд өргөө бүрээ уран тансаг нэрээр алдаршуулдаг нь мөн л Хятадын соёл юм. Буян тэтгэх ордон сүрлэг сайхан том уужим өргөө байсан ч гэсэн цагийн ирэхээр хуучирч илэгдсэн тул хайсан хаан ихтэй шинэ ордон өргөөг 50 түмэн хэлхээ мөнгөөр бариулах зарлиг болгосон нь тэр үедээ хааны сангаас гарах маш их хөрөнгө байсан. Шинэ ордны барилга 3 жил сунжирсаар 1310 оны намар орой баригдаж дуусаад
таж хатан сүрлэг үзэсгэлэнтэй шинэ өргөнд орсон. Дайллага, цайллага, элдв яслал ямагт болж байдаг хааны их Хуан Тайху хатны энэ шинэ өргөнд таж хатны сан хөмрөг ажил үйлийг эрхлэх захиргаа гэдэг бүр тусдаа алт байгуулж хатны үнэнч зардас ширээ мүнээр ахлуулсан. Хайсан хаан ихтэй ахиу орлого оруулах зорилгоор Жанси мужийн Лүнсийн Рүй Жоу гэх тансаг хотуудыг эзэмшил болгон бэлгэлсэн. Таж хатанд ч өмнө нь байсан бас нэг том өмнөдийн нутаг байгаа штеп. Тэрэн дээр нь нэмэгдээд ингээд хаан Лүнсийн Рүй Жоу гэдэг хоёр том хотоор бэлэг барьсан байна. За одоо ингээд бодох юм бол бүр ямар ч хүн тийм том бэлэг авах уу? Хоёр том хот өмнө нь бүтэн мууж байсан штеп. Таж хатны мэдэлд. За тэгээд энэгээрч зогссонгүй 1309 онд энэ эзэмшлүүд дээр нэмээд Жан Хуй нутгийн гайл татварыг мөн л Хуан Тайху таж хатны сан өмрөгт оруулах зарлиг гаргасан. Ингээд таж хатан ч одоо 4 том эзэмшил нутгийн хятадуудаас хэдэн 100 мянган ийм мөнгөн зоосны татвар хураадаг ийм хэмжээлшгүй баян хатан байсан байна. Жан Хуй гэдэг нь хөх мөрөн Хуайхо хэмээх хоёр их мөрний сав газарт байрлалтай газар тариалан цэцгэлсэн маш баян газар нутаг байсан юм байна. Таж хатан бурхны шашинд гүн сүсгэлдэг хүн байсан. Ер нь Хувлай хаан Павг ламыг залж Юан гүрэнд бурхны шашныг дэлгэрүүлснээр Алтан ургийнхан Юан гүрний дээдсийн хүрээлэл бүхэлдээ бурхны шашинд орсон байсан. Энэ нь бол Монгол нутагт бурхны шашин Монгол үндэстэнд 2 дахь удаага дэлгэрсэн жишээ юм аа. Таж хатан бурхны шашинд ороод Мандшир бурхны бүр маш их шүтдэг байсан. Тийм болохоор өөрийнхөө шүтэн Мандшир бурхны ариун дагшин орон гэгддэг Утай ууланд очихыг хүсэх болж 1309 оны хавар зорсон ариун газартаа очижээ. Хатан тэр мөргөлийн газараас эргэж ирээд ариун дагшин Утай ууланд сүм хийд нэмж барих ажилд итэвхжүүлэн оролцох болсон байна. Хуан Тайху таж хатны зарилгаар Утай ууланд барьж асан сүмийн ажилд ойролцоох Жинжао хошуунаас 3000 цэргийг татан оролцуулж байсан тухай баримт түүхэн сурвалж болж үлдсэн байна. Хатан хэдийгээр өөрөө бурхны шашны сүсгтэн ч гэсэн олон шашинд ивэнгүү зөөлөн ханддаг эзэнт гүрний хуучны ёсыг баримталдаг хүн байсан байна. Бүр 500 жилийн дараа 1820 онд нэгэн шарлсан хуучин бичиг Хятадын Хөбэ мужийн алс бүглүү нэгэн тосгоноос олдсон бомбын шашны сүм хийдэг татвараас чөлөөлөх тухай Хуан Тайху таж хатны 1321 онд гаргасан зарлиг байсан байна. 1311 он руу эргэж ирээ. 1311 оны 1-р сарын 27-нд хайсан хүлэг хаан 30 наснда гинт тэнгэр тальжээ. Үхлийн шалтгаан бол тодорхойгүй. Хайсан хүүгээ биш харин насанд хүртэл ихийнхээ гар дээр байсан аюур барууд хүүгээ хаан сэнтэд залах юмсан гэсэн далд бодолтой явдаг байсан таж хатан хатны хүсэл нь ингэж хайсан хааны үхлээр гэд биелэхэр болсон. Муу ёртооч юм шиг тийм ч болохоор анх хайсан луу ингэж цагаагч могоо жил чиний энэ жил чинь богино настай гэж юм интернет ингээд аюур баруудыг хаан болох гэдэг анх санархсан шүү дээ. Тэгээд хайсан тэрэнд нь гомдоод хилэгнээд за тэгээд хайсан алтан ургийнхны дэмжлэгээр хэрвээ хаан болчих юм бол ээж нь өөрийнх нь эсрэг боссон гэж өшөрхөхөөс нь айсандаа яаран бошуухан хайсан ингээд дэмжиж эхэлсэн. Таж хатан дотроо бол аюур барууд яг өөрийнх нь гар дээр байсан миний үгэнд илүү орондоо гэд аюур баруудыг аль хаан болгочих юмсан гэд ингээд төрсөн 2 хүүхдээ хүртэл ингэж ялгаж исэн энэ хатан. Ер нь ч тэгээд дөнгөж 18 наснда эхээсээ холдож умартын ингээд хязгаарт одож аян дайн хийж явсаар 90 цент хүрч өөрөө төлөвшсөн Монгол ёсоор хүмүүжсэн хайсан төрийн эрхт эхийгээ оролцуулахгүй бие дааж хаан төрөө удирдна гэдэг нь угаасаа л илтээсэн. Гэтэл таж хатан өөрөө эрх мэдэлд ямар дуртай хүн блэ? Зүгээр л нэг хааны их Хуан Тайху хатан гэдгээр сэтгэл нь ханах хүн огт биш. Тэр төрийг удирдахыг л хүсэж исэн байна. За тэгээд күнзийн сургаалаар ихийнхээ гард ор хүмүүжсэн аюур барууд хан хүн илүү хүлцэнгүй зантай ихтэйгээ олон юм дээр үзэл санаа нийлдэг байсан байна. Их хүү хоёр хааныг тэнгэр болоод 2 он жоход
хайсангийн байгуулсан Шаншушэн гэх мэт яам тамгын газруудыг татан болгоод эхэлсэн. Тэргээрч зогссонгүй хайсан хүлэг хааны төрд үнэнчээр зүтгэсэн нөгөө нэг тогтох сайд Сан Банно, Пинжин Лоши, Йочин түшмэл Баоба, Зуучин түшмэл Мөнх төмөр, Цанжон түшмэл Ван Пи нарын зэрэг үнэнч зүтгэлтнүүдийн толгой дараалан баривчилж хүүгийнхэн цогцос хөрөөжгүй байхад хуучин хуулийг өөрчилж иргэнийг тарчлаанд хамлсан гэдэг хуурамч ял тулгаж цаацлсан байна. Хүүд нь хайсан хааны төрд үнэнчээр зүтгэсэн хүмүүсийг ингэж хайр найргүй цаацлан гэдэг улс төр ямар өршөөлгүй юм бэ гэдгийг л харуулж байгаа юм л да. За ингээд таж хатны маань подкаст бүрэн дуусгаж үнэхээр амжихааргүй 2 подкастэнд бас л багтсангүй. Тэгээд 3 дугаар хэсгээр таж хатны түүхийг үргэлжлүүлэн сонсоорой. Хор хутгагч таж хатны түүх дараагийн пүрэв гарагт үргэлжлэнэ. Тэгээд итгэхүйлийн сонсож байгаа их түүхэндээ дуртай оюунлаг даагч нартаа гүн талархал илэрхийлье. За тэгээд санал хүсэлт асуултаа комент хэсэгт заавал бичээрэй. Миний хувьд бол таж хатны түүх их сонирхолтой тэгсэн мөртлөө бас зарим хэсэгт нь бүр би зарсхиймэр санагдаж байгаа. Одоо тэр бараг л өөрөө хүүгээ хорлцсон юм шиг. Яг ингээд түүх уншихаар цэл залуухан хайсан хүлэг хааны үхлийн шалтгаан тодорхойгүй. Тэгэл тэр анханаас нь ерөөсөө хайсан хаан болох санаа байхгүй. Аюур баруудыг ингээл утсан хүүхэлтэй болгочих тийм санаа өөрлөж явсан гэдэг нь ингээд бүр тунж тодорхой. Ён гүрний сударч ч гэсэн нэлээд тодорхой бичсэн байт юм бэлээ. За тэгээд сувагтаа subscribe дараарай. Дэмжлэг илгээгээрэй. Та бүхэндээ маш их баярлалаа.